За ухаалаг гар утасны хөгжил бол баг дээд зэгтээ тулсан гэж хэлж болно. Тэрнийхээ хэрээр бас үний хувьд ч гэсэн 1000-аас $1500 орчимд ирсэн байгаа. За мэдээж хамгийн сайн камертай утас гэх юм бол илүү iPhone-ыг санал болгох ба хүмүүс эсрэгээр хамгийн сайн батарейтай гэх юм бол Redmi-гийн утаснууд байдаг ч юм уу те. Илүү software set-тэй утаснууд гэх юм бол илүү Google Pixel-ийг хүмүүс санал болгох байх. Гэхдээ хамгийн гоё дизайнтай утас гэх юм бол миний хувьд энийг санал болгохоор байна. За энэ утасны нэрийг бол Nothing Phone 2A гэж нэрлэдэг. Nothing гэдэг гар утасны брэндээс гаргасан хоёр дахь гар утас нь байгаа. За энэ брендийн маань хувьд болохоор 2021 онд үүсгэн байгуулагдчихсан маш залуу брэнд. Тэгээд анхныхаа Nothing Phone 1 гэдэг утсыг бол 2022 онд гаргаж ирсэн. За үүсгэн байгуулагчийн хувьд болохоор өмнө OnePlus гэдэг гар утасны брендийг хийж агаад за тусдаа Nothing гэдэг энэ брендийг гаргаж явсан байна. За Nothing гэдэг энэ гар утасны брендийг бол би анх нэг дизайнер хүнээс мэдчихсэн. Ер нь бол энэ брендийн хувьд болохоор дэлхийн дизайнерын community дотор бол айгүй алдартай байдгийн байлээ. За хамгийн анхны загвар нь 2022 оны 7 сард гарахаас өмнө 1 сарын өмнө загварынхаа дизайныг олон нийтэд нээлттэй болгож ирсэн. Тэр нь ч гэсэн бас олон анхаарлыг маш их татчихсан. За дизайны хувьд яг юугаараа онцлог вэ гэхээр ер нь бол уламжлалт гар утасны брэндүүдэд ер нь байдаггүй зүйлсүүдийг шингээсэн гэдгээр айгүй онцлогтой байгаа. Жишээл артлыг харах юм бол яг full transparent те. За тэгээд дээрээс нь камерны байршлууд нь ихэвчлэн гар утаснуудын хувьд одоо зүүн дээд талдаа байдаг бол энэ Nothing Phone-ийн ер нь камерны байршлууд нь бол арай өөр байдгаар онцлог. Тэгээд дээрээс нь энэ ч гэсэн ер нь бол яг уламжлалт гар утас хэрэглэдэг хүмүүсээс арай өөр дизайныг фичрүүдийг утсандаа агуулсан учраас яг дизайнеруудын анхаарлыг яг татдаг гол зүйл нь ер нь бол тэр гэж хэлж болно. Тэгэхээр мөн тэрнийхээ хэрээр бас өнгөрсөн жил Red Dot Design Award-аас бас шагнал авч ирсэн ийм бүтээгдэхүүн байна. Nothing Phone 2A-г бол анх unboxing хийхээс нь эхлээл ер нь бол хэрэгжилж үзлээ. Тэгээд unboxing хийж яхад бол хайцаг сав баглаа бодол нь бол мэдээж нэг юм iPhone шиг тийм амар үнэтэй, тийм амар зузаан нэг тийм сайн чанарын бол бокс бол байгаагүй, зүгээр цаасан хайрцаг байсан. Тэгээд дотор нь бол яг л шаардлагатай Type-C оролт нь. Тэгээд SIM онгойлгогч, тэгээд нэг танилцуулга ном гэх мэт нэг юм энгийн яг байх ёстой зүйлсүүд нь бол мэдээж дотор нь байсан. За хэмжээний хувьд гэх юм бол яг iPhone Pro, iPhone 13-тай харьцуулахад бол харьцангуй том хэмжээтэй 6.7 инчийн хэмжээтэй. Ер нь бол нэг юм Plus утаснуудын сайттай гэж ойлгож байна. Гаднах дизайны хувьд гэх юм бол яг iPhone шиг тийм шилэн гадаргуутай, артлын гадаргуун тийм шилэн биш. Яг энгийн пластик, татаинум хүрээтэй биш, бас нэг илүү пластик тийм хүрээтэй байх жишээтэй. Тэр нь ч гэсэн надад яг айгүй энгийн санагдсан. Дээрээс нь яг сул тал гадар дизайны жоо сул тал гэх юм бол хурууныхээ бол яг ялангуяа энэ хар өнгөн дээр нь бол айгүй гарч ирээд илээ. Ер нь бол цагаан өнгөн дээр нь бол нэг хайхтай гарахгүй байх гэж миний зүгээр гарсан ч гэсэн нэг тийм амар ажиглагдгүй хэмжээнд ирэх гэж бол харахгүй байна. Яг ингээд доторх эд ангиудтай холбоотой илүү нарийн задаргааг бол угаасаа та бүхэн интернетээс хайгаад олчихно. Гэхдээ юмыг яаж мэдхүү гэж бодоод би энэ контентын коммент сэдвүүн нь бол оруулчих. Хэрэглээний түвшин тайлбарлах юм бол энэ утсанд хоёр том даваа тал байгаа. Эхнийх нь дэлгэц. За түрүү хэлсэнчлэн 6.7 инч буюу илүү плюс том утаснуудын хэмжээтэй дэлгэцтэй. За дээрээс нь гадаа болон гэр дотор ашиглахад хангалттай хэмжээний тод. За 120 Гц буюу хэр оргийн үнэтэй флагшип утаснуудад байдаггүй тийм одоо технологийн даваа талыг бас энэ утсаас мэдэрч байна. Хоёр дахь даваа талын хувьд гэх юм бол мэдээж батарей. За батарейны хувьд гэх юм бол iPhone 15-аас ч илүү том батарейтай. За цэнэглээд 0-оос 100% болж дүүртлээ 1 цаг байхад хангалттай. За Nothing Phone 2A маань хувьд болохоор мэдээж Android утас, гэхдээ өөрийн гэсэн Nothing OS буюу өөрийн гэсэн үйлдвэрлэлийн системтэй. За үйлдвэрлэлийн системийн тухайд зүгээр товчхон аваад ярих юм бол бүх ухаалаг утсанд байдагчлаа home screen өөрөө яг ингээд customize хийж болдог. За AI-аар бүр ингээд lock screen ч юм уу home screen-ийн зургийг шүтэлж generate хийж болдог. Ажиллагаа нь илүү ингээд smooth хурдан гэх мэт. Ер нь бол надад бол хэрэглээний түвшинд бол их асуудал мэдэрдэг. За мэдээж Монголын зах зээл дээр 3.5 буюу одоо 6 саяын хооронд ингээд зарагдж байгаа үнэтэй утаснуудтай харьцуулахад бол сул тал бол бага цаг байгаа. Гэхдээ тэр нь одоо дөнгөж сая 800-аар борлуулагдж байгаа Nothing Phone-ийн хувьд бол ер нь бол хасаж болох үс функцүүд гэж хэлж болно. За тухайлах юм бол Face ID байна тий. Face ID бол Nothing Phone-д байхгүй. Гэхдээ тэрийг одоо fingerprint буюу хурууны хийгээрээ онгойлгож нэгээд ашиглахад бол ямар ч асуудалгүй. Мөн одоо wireless charge байхгүй тий. Одоо ихэнх хэрэглэгчид бол ер нь бол wireless charge-аар
бол уцаар төдийлөн цэнгэлээд байхгүй. Харин ч эсрэгээрээ баг Notting Phone-ы хувьд болохоор устдаа цэнгэлэгч нь илүү хурдан цэнгэлдэг учраас тэрийг илүү ашиглах нь илүү давуу талтай гэдэг ч юм уу тий. За гар ус худалдаж авдаг хүмүүсийн хамгийн их хардаг зүйл нь бол мэдээж камер. За Notting Phone-ы үндсэн камерын хувьд ярих юм бол 50 мегапикселс гээд яг iPhone ч юм уу тий үнэтэй Google Pixel гэх мэт утаснуудтайгаа харьцуулахад бол мегапикселсийн төвшөнд бол нэг дутаад байх зүйл бол байхгүй. За адилхан 4К-гаар бичин 60 FPS-ээр бичнэ гэдээ бол энгийн хэрэглээнд бол бидэнд нэг мэддэхгүй гэсэн үг. За селфи камерын хувьд гэх юм бол 35 мегапикселс гээд бараг илүү гацсан ч гэсэн тохиолдлууд бол байгаад байгаа. Мэдээж бид нар өдөр тутмын хэрэглээндээ заавал юм мэрэгжлийн хэмжээний зураг бол дараадах шаардлага үүсдэггүй те. Тэгэхээр ер нь бол сая 800-аас 2 сая төгрөгийн утаснаас бид нар энэ хэмжээний одоо давуу талыг олж авч ийна гэдэг нь бол надад бол нэг тийм амар гомдлоод байх зүйл байхгүй санагдсан. За эцэст нь энэ бүгдийг ер нь бол багцлаад хэлэх юм бол хэрэглээний түвшинд бидний хувьд ямар ч өөрчлөлт орохгүй. За 5G байна, 2 SIM орж ийн, гейминг буюу тоглоом тоглоход бол ямар ч асуудалгүй. Мэдээж яг хуу Face ID ч юм уу те wireless charger за тэгээд энэ box центрийн хувьд гэх юм бол яг дутагдaltaй талууд бол бий. Гэхдээ тэр нь бол одоо сая 800-аас 2 сая хооронд борлуулагдж байгаа Notting Phone-ы хувьд хасаж болох үс хэрэглээ гэж би бол юм бол харж байна. Гэхдээ дизайн болон үнийн хувьд бол харьцангуй давуу талтай гэж би хувьдаа харж байна. Ялангуяа Монголын зах зээл дээр сая 800-аас 2 сая төгрөгийн үнээр ийм хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэн гэдэг нь бол надад бол хангалттай гэж үзэж байна. Төгсгөлд нь хэлэхэд Notting Phone-тай холбоотой миний дутуу үлдээсэн ч юм уу те та бүхний асуухыг хүсэж байгаа зүйл байх юм бол энэхүү контентын комент хэсэгт асуултаа бичээрэй. За Notting Phone-тай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол яг албан ёсоор Notting брэндийг оруулж ирж байгаа Notting Phone Mongolia-гийн хамт олонтой холбогдоорой гэж миний зүгээс хүсэж байна. За би яг холбогдох мэдээллийг энэхүү контентын description хэсэгт оруулчихъя. За тэгээд энэ контентыг энэ хүртэл автаа хамт байсан та бүгд баярлалаа.